Чиний хэлсэн шүлгийг сонсоод бүр ангаачлаа штэ. Яруу найрагч сэтгэлгээ гэж. Үгүй уран гэж. Урлал явчихж байгаа байхгүй юу? Чи ч угаасаа яг бүгдээрэнд нь таарсан дөрөв мөрт хэлсэн. Амаагаад явж байгаа. Харин би яах вэ? Залуу яруу найрагч. Яруу найрагч чиний хайлын багт шиг санаатай хаалгын догшоо зогсож байгаа залуу хүн шүү дээ. Ороод иргээд хаалгаа нээх юм уу? Зайлгээ цайжлуулах юм уу? Чи надад нэг шүлэг зориулсан ч дээ. Би чамдаа зориулж би шүлэг бичсэн шүү дээ. Тийм үү? Бичсэн. Сонсоо та. Би чамдаа зориулж бичгээчтэй бүр дэндом гэж шүлэг бичсэн хөөе. За. Зуны халуунд гадаач дэндом, зуурмаг бөхчөмд гэртч дэндом, саман татчгаад ахтарч дэндом, сайлан болгочоод эгчнэрч дэндом, сүйдэт айлах нь хойч дэндом, шун дээр янцхах морч дэндом, цандан амсхийгээд ижимэнч дэндом, чамайгаан санаад би чинч дэндом. Чир намайг дэндом болгоод байгаа анзаарч байгаа юу хөөе? Дэндом багтаад гөргөн шүлэг. Дэндом болгож штэ хөөе. Юу, хоёлаа газар дээр нь зохиодгоо. Газар дээр нь үү? Тий, юу вэ? Шаргалт. Ямар хэцүү сэтгэв би. За бичи оролтой. Шаргалж өрөө шарон дээр амьдрахын шаргалж өрөө шавар дээр амьдрахыг гэсэн юм. Завангаар чүлэг өгөхгүй юу? Тэгвэл энэ үсг хэрэгтэй. Ямар хэцүү сэтгэв бэ? Нар өөрөө нар юм, нар үүлний цаагаар ордог, нар харахгүй бүр баах. Йоо, наа чи ямар сэн утгагүй шүлэг вэ? Абсурд чүлэг өгөхгүй юу? Тий. За. Хүшээ. Чи нэр өчигдөр яагаад ирсэнгөө? Чи өчигдөр орой салхтаа гатуугийн дэмгэр гэсэн шүлэг зохиотгоо гэд. Гатуугийн дэмгэр гэсэн үг байдгүй юм биш үү насалгоо? Йоо, гатуугийн дэмгээ бодоод гэртээ тавьгаад татаад онхотоо даллаа тэдэг ирж өгдөггүй. Өстө балаа юм болсон шүү дээ. Гатуугийн дэмгэр гэсэн үг байдгүй юм дээ шүү хөөе. Зөөлний тэмдэг бол бүрөө байхгүй. Зөөлний гэж байхгүй юм дээ шүү. Тэнийг минь би зүгээр л чамаар тоглож ирсэн шүү дээ. Би чи гэнэ хонгор шүү дээ. Хүш бата. Надад бол энэ шүлэг их гоё санагдд юм аа. Ямар шүлэг вэ? Холих газраас гялалцсан харагдагч өнгөт одоо. Ямар хөөрхөн шүлэг вэ? Чамд авьяас байна. Хөөе. Чамд ирээдүй байна. Миний шүлэг биш шүү дээ. Хиний шүлэг юм? За, болоод чи мэдгүй юм шүү дээ. Энэ сансар охторгуудаа нэлээ ойрхон хүн. Жанибеков гүрээ ихчээр өвчсөн юм уу? Үгүй. Чи нэрээ мэдгүй байгаа юм уу? Мэдгүй хинийх юм? Нацаг доржин шүлэг. Аль нацаг дорж? Даш доржин нацаг дорж. Дашимэнд үү? Дашимэнд агуу. Чи яруу найрагч дандаа овг нэртэй цол хэрэгмтэй бүтэн стан хэлж байгааз. Бавуугийн тав сүрэн байна. Игэлгүй. Эренчний чойнон байна. Ингүү. Доржин Батмөрөөр ингүү. Чи дандаа бүтнээртэй цол гэрэг юм усттай хэлжээ. За юу? Тэгжээж би өнийгөө таньдаг байхгүй тийм чи. За. Бас учирч янзсан та. За. Хүш. Тараад шууд ирээрээ за. Би аав хэлсэн. Аав үдэд ахнарт дуулгацсан байлгүй? Нэг л бэргээд шүү нарс. Бэргэлтэйгээд яах юм бэ? Ингээд яваад байвал нөө хэц чи өнөө мөдгөө томроод унна шүү. Эви миний нэгэн өрхөхийн хэвлэнд би үдээ зарчуулдаг бичтэй яа. Хүш нэрээ тэгэрээ заяа. Тэгнэ за. За өрөө уулзъя. За тэгээ. Чи надад итгэж байгаа үстэй. Итгэлгүй яа. Би чамаахан жаргаана заяа нарслах. Би чамаахан нуруунд дээрээ өрөөл энэ амьдралын өдөөс сүрж алах нь. Чи чаднаа. Өрөө уулзъя нарс. За тэгээ баярлалаа. Баяртай. Нарсдгоо. Яасан бэ? Автобусны мөнгө өнөө. Автобусны мөнгө юм уу? Баярлалаа. Би чамаахан жаргаана за. Би чамд итгэж байгаа. Би нуруунд дээрээ үрээл амьдралын өдөөс сүрөөл. Угаасаа чадна. Өрөө уулзъя баярлалаа. Нарсдгоо. Яасан бэ? Хоёр дамжин штэ. Тэ. Хоёр дамжих байхгүй тий. За орой уулзъя. За жаргаана. Намайг үнсэхгүй юм уу? Жалиг үнсүүлэх гээд байгаа юм уу? Хошурны 500. Отлаа ярьсан. За орой уулзъя. Баяртай нарсдгоо. Баярлалаа. Энэ юм цэрэг цагдаагийн яслаа мэдчигийг бүжигтэй болгочих гоё юм шүү. Годмон цагдаа тавьж ингээд бүжиглээ. Ямар гэрээ. Нөхөрөөш генерал. Таны дуудсан ясаар таны төрсөн хүүг мөрдөн байсаа шахмат агнуу ирлээ. За болно.
За ажил нь тавдаг уу? Ажлаас их юм алга. За. Монгол улсын гэмтрийг ганцаараа мөрдөд барахгүй ш. Хөө юу. Баяр. Өдөр бүхэн карман хулгай, утасны хулгай, цүнхний хулгай. Арээд идэх. Хулгайч арай их болж. Гар! Маргааш 10 цагт ирээ. Ой. Яаж вэ наа? Ой чи. Ажил хийх байж таарэ. Ажил хэрэг байгаа шиг санддаг шүү. За чи тэр миний асуу сургал гэсэн юм асуу сургыг гаргав. Асуулаа. Наран солонгийг бодохоор нэр толгой нь иргэсэн байна гэж ойлголоо. Яатсан байна. Та боддоо. Генералын төрсөн охин мөрдөн байцаагчийн төрсөн дүү өөрөө цэргийн хүн. Та бидэд юу гэж хэлдэг вэ? Энэ гэр бол цэргийн уур амьсгалаар үеийн үед шкафын онгойлоход цэргийн хувцас яраастай, цэргийн бакал өрөөстэй. Наран солонго яруу найрагчтай суухаар болсон бай. Яруу найрагч аа? Тийм ээ. Яруу найрагч. Очиж. Зүгээр нэг байлдагч. Зүгээр нэг даанч. Миний ажил болохгүй. Гар! Мараас нэг кент аваад 10 цагаас ирнэ. Баяртай хүн байна. Ой. Үгүй. Гэртээ таг мартдаг шүү дээ. Мэргэжлийн өвч. Ингэж өвчгөнгөө болооч. Гэрээс болцгол гэрээс хөөчих гээд байх юм байна. Өдөр болгон л тийм юмнууд байгаа. За тэр залуугийнх нь аав ээж хаана ажилдаг юу хийдэг уусууд юм. Судаллаа. За. Наран солонгыг эргүүлээд байгаа тэр залуу иргэн бэ. Төвөмгийн лүн сум яриад. Төвөмгийн лүн сум бол өөрөө Монгол улсад гэмтэр гаралтаараа дээрээсээ 10 бичигдэг газар. Саяхан хийхэд Төвөм лүн 3 том малын улгаад. Нэг тэмээ, нэг үхэрд, нэг ямаа. Яг газар дээр нөвчөд арьсын нэг нь авч яваад махын нэг нь гуанз тушаахад Хөөе. Гол юм яриа чи. Хүн ярьж явснаа шүү малын хулгай бол ярьж байгаа ч одоо. Наран солонгос болж ажил амьдралаа холбоод идэх болчиход юм. Лүн сум төрсөн байдаг байхгүй. За. Эрхэлсэн ажилгүй эргэн О 92-ын голоос гарсан байдаг байхгүй. За. Эргэн О 92 нь одоо гэртээ тийм суумга байдалтай. Хөлгүй уусууд юм уу? Ажилгүй л байхгүй юу? Чи тэгээ ажилгүй гэж хэлэхгүй суумгай хөлгүй гэж ойлгож. Ажилгүй уусуудыг гүйдэг уусууд гэх юм уу? Хөөе. Тэгээ яг уу. Эргэн бэ өөрөө 8 жилийн боловсрол эзэмсэн. Бүрэн бус дунд сургууль төгссөн. Тэгээд сургуулаа төгсөөд Улаанбаатарт нэг бичиг хэрэгэн дээр ажиллаж хагаад ер нь энд амьдрал жоохон хүнд байна. Хот руу орё гээд ээж авыгаа хөтлөөд лүн сумын замаар наашаа гот руу алгасан байдаг аахгүй. Явгаа орж ирсэн уусууд юм уу? Яг тэл лүн сумын машинаар орохгүй. За. Тэгээд би бас гайхаад зохиолчдын эвлэлийн хорон дээр бас бүртгэлтэй байдаг юм болов уу гээд зохиолчдын эвлэлийн хорон дээр очиод нэрийг шүүлгсэн байдаггүй аахгүй. За. Бас урд хожид бас гэмтрэг тороцолж ирсэн түүх байдаг юм болов уу гээд нэрийг шүүлгсэн харин байдаггүй юм байна. За. Тэгтэл наран солонгийн толгой 360 градус эргэсэн байна. Одоо энэ хоёр яаж явж байгаа танилцдаг байна шүү дээ. Хаа байсан дүнгийн хүн чи Судлаа. За. Эргэн наран солонго гөвшин тэр овогтой наран солонгон цэргийн нэгсэн госпиталд ажиллах юм мэдхий юу? Чи бидээ гарч ураад. Одоо хүнийгээ хаана ажилтгийг мэдэхгүй тийм солиотой хүн баг тийм. Энэ сая 7 сарын 11-ээс 12-ны шилжих шөнө. За. Эргэн наран солонго жижигт гарч хондог байхгүй юу? Тэгтэл эргэн Б, эргэн К, эргэн зөөлний тэмдэг 3 арх уусан байдаг. Чи гарцураад ураач. Тэр хоёр нэг 2 хүн арх уугаад За. архины гүн хордлогонд ороод госпиталын тэр хордлого тайлах тасаг дэрнгүүд яг наран солонгийн жижигт гарч хонсон тасагт нь бат төмөр хуваалгдсан байдаг байхгүй. Тэгээд ухаангүй хөвтөх дээд зүүн гарын суцсар гемодиз шахаад хордлого тайлагдаад хөлсөн чихраад нүд онгоох мүчид яг наран солонго дээр нэг гэж харц таарсан байгаа байхгүй. Тэгээд эргэн Б наран солонгыг хараад анхны харцаар дурсан байдаг байхгүй. Яг тэр мөчтөө нэг 4 мөрд унссан байгаа байхгүй. Би хаан төрөөвэ гэж. Хаан төрснөө мэддэг юм уу? Тийм гурак байхгүй. Аваа тэнийг гар байна. Шүлэг. Сайхан бүсгүй сэтгэлийг эцэгнэн төрлөө би. Сармусан тагмарх мэлэмрэн нундас
Харнудны бүс. Талиман сайхан бүсгүй сэтгэлийг эцэг нэмхэн төрлөө би. Яг энэ үчид урлагийн аачгүй наран солоодураг халаада тайлаад дээр нь унсан байгаа юм. Нүдний булаа, нүдний булаа. Гүнж хурдын билээ. Цэргийн гэр бүлдээс төрс. Хоёр өөр орчиндөөс төрс. Тусал хийлгэж байгаа туслаар дурлсан толгонууд байна л та. Дурлалын гэмод ич ягчихгүй юу? Хөөе. Энэ хоёрыг нэг уулзахгүй хоёр тийш нь болох арга чарга юу вэ? Гурван арга бай. За. Эзэнгүү хэрэг тохоо. Игрээгүү гэмт хэрэг гүтгэх. Нэг бол цогцсон олдоход цогцсон дээр үзлэг хийхэд аянг цайлхан цохоосон мэт алах болох. Хачиг наа чараа дэнтээ. Зүгээр хөнгөн шийдэх арга байхгүй. Хөнгөн гурван арга байна. За. Хүргэнэ болгоо шууд хорим хийх нэг арга байна. Эсвэл хоёрыг нь хөдөө амьдруулах нэг хөнгөн арга байна. А нэг бол хөлнөөс нь дүүжлээд гол руу шийдэх. Алцуура. Интуан. Ави! Амрэгри. Автомсуди! Хүүгээ үнсэй. Дараатай. Ахи! Амрэгри! Автомсуди! Хүүгээ үнсэй! Авигаа үнсэй! За үнс. Ахигаа үнсэй! Үнс! Ахи ажлаа сайн битээ! Айгуудаа! Эйтэйгээ сайн битээ! Давгүй энэ дурак ирэхээр бүр ийм байна. Оо! Сажаар! Ой! Чи ч одоо яаж солиорч байна ч одоо. Яаж байгаа юм ч одоо. Хамаанлж шүү дээ. Ингэж хамаалж шүү дээ аваа. Сүртэй байдаг аахгүй. Сая баяраарс таалсан шүү. Хэн? Манай цагдаагийнхан. За. Цагдаагийнхан бүгд бараад уцтай. Талбай дээр зүгээр нөөгөлцөд сикэр юм. Би хамгийн нүрнийг нээд. Ордор улаан юмстад. Санддаг чиргэнээр талбайн зүүн талаас тайцсан жирээсэндээ задгаа жирээсэндээ дэржигдэл гарч. Дэржигдэл гарч яг гол урд тосоод. Юу тэнгэр дуурайд юу? Тэксэл чигсаалаа. Ой малгай сажигдал хажууд хийж хэрэгтэй санагдав. Хэр амар сүртэй. Нөгөө сугадар жанжи чи бүр иргэж харсан шүү дээ. Чиг хаач санал дээрс нэг өндийгөл уцаад нөгөө хоёр мордо баатар мордо үргээд заалс. Та чи битээ галзуур. Өчөө эндээ үдчихсэн юм ч удаагүй. Тэгс дүүрчээ. Сүртэй ахгүй. Сая Финляндийн иргэж ирлээ шүү дээ. За. Хүүхэн нах хүүхэн. Бас нэг эдний нэг өвчтэй сэлмэ барьсан. Урд нь ард нэг аваач. Яг миний урд хараад. Аа муу харснаа. Тэр мөрөг гүмсэн шүү дээ. Яаж байгаа тийм. Оо заваа хог. Тэгэлгүй яах вэ тийм юм одоо. Одоо ийм команд гэж үгүй байлаа. Аава командлаад байна. Би бол ойлгоод байна шүү дээ. Ой! Дүнди. Оо саа. Орцоо. Зүгээр үү? Энэ манайхан гэдэг өвчтэй юм байна. Оо. Яг урд байж яах юм та? Урд байгаа юм аа бариад урдаа зогсохгүй юу вэ? За, аав би гайгүй юу? Тавлаа. Хүүгээ наадвар харав. А? Оо яасан. Студент дотор намайг наадмын нээлтийн эхний өдөр хараагүй юу? Чи студид орсон юм уу? Хараагүй мó? Би яаж харпий? Би ихтэй нэг өрөнд хамгаалт гарсан юм. Өрөн дээр үү? Эсвэ явж гэнэ үү? Арас өшгөлсөн дараа зүгээр соссон.
Чи ах нь яг стжалд өгж гараад зогсож байгаа юм. Оо, ахыг одоо нарай дээр. Би чи аваа. Яг нөгөө стжал төв талбай дээр байлаа ш. Хараагүй мó? Би өстө од болсон. Хайрмынхаа ангийнхаа 3 цэрэгтэй дөрүүлээ гараад алхаж очоод тугаа тойроо зогслоо. Тэгсээр баахан ус шүхрээр буучи. Нэг тэнэг намайг чиглээд ирлээ шүү. За энэ холоор явчих байлгүй гэвэл хүрээгээ зогсоод бас улам ойртол. За энэ хажуугаар явчих байлгүй бас заалж мэддгүй маш. Яг миний дээрээс очоод ухаан алдаад эвдэс ирсэн шүү. Од болсон наадмаар чи чад. Хараагүй мó? Гүч. Наад би 2 өдөр намайг хараагүй юу? Үу. Студио дотор байхад намайг зургатаар хараагүй юу? Би яаж чад би соёлон дээр ингээ хамгаалаад зогсож яа. Бас уу? Хөр хамгаалаад зогсож байна. Хүн мэдгүй хүн чөлөө мэдгүй. Ахыг одоо нарай дээр. Би чи яг студионд байлаа ш таав. Ангийнхаа 3 зэрэгтэй хот болсон хөөе. Ангийнхаа 3 зэрэгтэй яг алхаж гараад тугаа тойроо зогслоо. За. Тэгсэн өглөө хоолноос оцроод өдөр гарцсан чи хотоод огцоод болтгоо. Нүд харахуулаад яг энэ чигээр халуун наранд би салглаа. Тэгээд нүд харахуулаад нэг сэрс яг энэ чигээр бац. Шараа мандраад та зурагтаар намайг гаргаад од болсон би нэрээ. Хоол унд итгэд яа гэж. Ядаж нэг наадмын хуушар болоод итгэд яана. За тэр яг ба. Юу болсон юм? Аха. Юу болдгийг. Ягаад утсан юу болсон? Манай цэргийн гэр бүлийн одог тасрах юм. Яац. Юу яац гэж. Наран солон. Цэрэг армийн хүнтэй бус. Зүгээр нэг яруу наригчтай гэр бүл болох. Яруу наригч аа. Ийм болоод байна. Аваа та чи цэргийн хүнтэй заавал суу гэж бидэд хэлдэг үстэй. Ийм ч дээ уу. Яаж явахаараа яруу наригчтай. Дагуулаад тэр шүдий цөм цоглоо. Хой. Анграад агараач. Энийг таваа энийг. Нүүр амын хараач. Зөнийхөө уцыг алдсан өвлийн усны яг урслаа. Аврагэрээ. Нөгөө өшөөс гинэрээд аврагэрээ. Ах аврагэрээ. Ба шамта мэдтгийг даашараад яах вэ? Ямайг айцанаадны өвчтэй юм аа. Наад зүрхний өвчүүдийн айчиг нь аваа та тань дэлжил аваа. Яасан. Өвчтэй шиг савуулд маргааш 10 цаг тэрээр. Эцэг намайг маргааш 10 цаг тэрээр би цочоод шинжигэл цочроо гарах нэг үс маргааш өглөө цагтай газар зогсож байсан шүү би. Яах гэж ирсэн өөрөө ойлгохгүй. Өглөө гараад ирсэн өрөөс гараад ирсэн юм. Нүүрс зогсож юу нүүрс вэ? Манай хөө зогсож байна. Эний өвчин ингээд бас намайг савуулд маргааш 10 цагаас ирээрээ тэр бүр 4 хоногш. Хуур яа бодлоод энэ. Харин бодлоод нэг бодсон юм чинь гад гараад айд яага. Хүшээ байшин ятсан миний унтраа гэсэн. Маргааш 10 цагт унтраа гээ яваад. Тэгээс хайстерэг цайдгаар асуулсан шүү дээ. Хөөе чи баярлаад уу. Хэдэн баг? Нүүр амаа уугаад явж болохгүй юу? Угаах зав хааваа юм бэ. Угаах га дуудлага гараад угаах гад унтраа хайж гараад хөрдөн мэдлэг гад гэж явсаар бол очиж чинь Ориг гал сөнөгч гэсэн шиг юм аа. яах юм бэ? Чи тэр төмөдлийн явсараад ориг цараа хараагүй 10 жил болсон шүү. Би ер нь ямар сарайтай аваа? Хөөр гэжтэй чи. Царай гараагүй удаж чинь энэ чигээр унтдаг болсон шүү дээ зүйлдээ. Эрдэнэ намаа дарга дуудаад. Захирагч дуудлаар яаж ингэж муухай очих вэ? Нүрээ угаачаад нөгөө захирагч танамаа дуудсан гэсэн чинь яваа тэр оног олоод ир гэж хэлээ. Тэгээд цагтаа ирээгүйгээд хагас царайгаа цэнийг асуулсан шүү дээ би. Чи багаж яриад байх юм чи. Жой. Хонгоо яга бариад байгаа. Сайн наадмаараа. Ангийн захирагч намаа дуудаа чи ангид төлөөлөж шүхрээр бууч чадахгүйгээр чадна гээд. Би шүхэрч аймаар юм биш онгоц чинь. Үсрээд байх онгоцоос үсрээд нэг үлсэн чинь тэр алцыг харагдаад тэгээд валц. Нэг зэрс яг студионыг бол дайвуулсан буух гэнэ. Ямар би тэр чи одоо залуурч мэдгүй ш. Гэсэн тэндэг юм уу? Тэрийг хүнд таруулсан зэрэг чинь. Өнгө тэрийг юм холдоод өгөхгүй. Яанаа гэж бодож байгаа ш. Гэсэр уг нөгөө нэг хүнд таруулах нэг балаа төмрөн малганы төмрөө хорин ямар амир шовх юм бэ? Гэсэр хонгороо түлгэн аваач. Таашаач гоо. Тэ малгата юутэй тэргээд энлэг орсон ингээд. Тэр дээрээс бууж ирдэг та юм уу? Чи доор зогсож байгаа нь би штэ. Хотод өггүй яасан дурахгүй чи. Чи яаж ходож болох юм бэ хаа? Би чи тушаад авсан. Хөдлөөгүй ингээд зогсож байгаа юм чи. Таны гэж мэдсэн бол би эвтэйг нь гаргачих штэ. Ингээд гаргачихгүй. Чи ингээд гаргасан бол би ингээд гаргачихгүй юу? Яаж мэдхий вэ? Наадмар ахтуу хоёр студио дотор ч онгоос биш. Тумбаш дээд дээрээс аваараа. Би бадарсан ирдээд урж дээр өнөд аваа. За. Айдын гад унтраажсэн. Айдын гадаг нь айдын байшин шатаа тэрийг унтраажсэн. Айдын аваа. Хүүшээ нохоо шатлаа минийгөө гүүгээр харин гад дондор гүүгээд авсан.
Тэгээ нохоог нь аваад гараад байсан. Нохоо нь биш тоглоом чихмэл нохоо юм байлээ. Чи тэрийг сайн харахад яадаг юм? Үгүй сүүлийн үе тоглоомч ямар амьд юм шиг хийд юм бэ? Дотроо батарейтай машин бариад авсан чи ав гэсэн баггүй юу? Чихэн нохоо нь баг. Бүр штай. Тэвээс 2 сарын сайдгаар ахаа асуулт шүү дээ. Чи энэ цайлаа авч үзсэн хүн үгүй юу? Аваагүй 2 жил болж байгаа. Хөөе. За чи надтай явна ганд явд ном уншуу да. Харин Хиймлийн саван тавиул. хой хин яагаад удчих намайг ажлыг тавихад? Наран Солонго. За. Яруу найрагчтай суухаар болж. Юу? Нөгөө бидний заавал цэргийн хүнээс суунах гэсэн ам тангар зөрчиж байгаа юм уу? Тийм байна. Бидний удрам чаваста тийм хар амьдрал үзэх гэж юу? Харууч хүний зовлон садмодаагүй юу? Чи босооч. Нүгээс солиороо тавьчих. Харуу хүү иддэг болоо юу? Гэхдээ зохиолтой юм гараад ирж. Хүй, аваас хаанаас нэг юм отод байсан. Одоо тэгээ яах болж байна чи тамнэ? Одоо яах? Аа? Яруу найрагч хөргөнтэй болж байгаа юм байл. Хош! Чи гатаа хүн чи. Чи гат. Урдаа чи гатаа. Гатаа хүн чи. Чи тамигасаад гатаа тавина. Би яаш утран. Яс зовлонда нүрэ угааж амчихгүй явж ах чинь. Яаж вэ наа? Хаачууд ямар хайший би. Галкамадгаа үсэг карбалаад явж идэх юм ааш. Чи одоо яастай ч наш. Ийм өвчтэй юм манай. Оо. Ахнар ирсэн юм уу? Хэлсэн үү? Хэлсэн. Үе та чи яатсан бэ? Чиний энэ явдлыг сонсоод хөөсөр уйлчээ би. Та чи битээ галтур. Өсөр хуулаад авто яах вэ? Ямар ч юм төшөөрөхгүй шүү чи. Юу? Сонслоо мэддээ. Наран Солонго. Бидний төрүүлсэн ээж сэргийн хүн байсан шүү. Үгүй шүү дээ. Та надад цэцэрлэгийн багш гэж хэлсэн биз дээ. Цэцэрлэгийн багш тагнуул зөндөө. Тийм бэ. Тийм. Би л ав тэр хүний чи хүлээж авахгүй шүү. За чи дагуулад ирээд үзээрэй заа ёо. Цэргүүн гэдэг юм. Та тэгээ өөрөө тэр хүнтэй суусан хаана байгаа? Суух гэж үзээ. Эргэн саратаа 2 сар амьдарч үзлээ. Өглөө босохоор карма хэрэгчээ. Төрөж хасуучаад байх юм. Юм туугаад байдаг шаар юм. Сараага хорчлоо. Эсэн дараа нь эргэн дуу ята 3 сар амьдарлаа. Харь хүүхээр нүгэлтэй агсан хүү юм. Би ямар хүний гарын шүнс болох гэсэн биш. Нөгөөдгөө аваач хорчлоо. Одоо хоёул 20 доо шүү. Хүй. Өнөр хэний минийгөө заавал тэрүүндээ суунгээд өдөрт явж яах чинь. Харин ашгүй нэг манай даргын захирагчийн нарийн бичиг тунган штэ аваа. За тий. Тунгаатай нэг 2 сар сэрхий байсан те. Тэрэг дээр чи. Яасан? Тэрэг ярих нь. Уу ярихгүй нэг тэрийг чи ойлгохгүй штэ. Ашгүй аваа би нэг тунгаатай сэргэн хүн болсон тунгаатай 2 сар аваа наану цаанаа өргөжсэн. Ээж явн танилцгаар ээж автан танилцгаа гэрт нь орсон чинь нэг 5 хант төөрн пот тэгээд амьдрдаг юм байна гэрт. Орол танцаа те борц гэдээ суужсэн чинь тунгаа нөгөө гэрээ дулаад цулхаад хөрхи чүдэн зурал 100 гураа их тийм гад тавих нь гэж айгаад зүгээр канистртай юм байх юм цацаа хийсэн чинь тэр нь бензин бол таарсан шүү дээ. Энэ гэрчээс магар хурдан шатдаг биш. Бүр бах болчихсон юм шүү. Би тэгэл 3 сараас сэлэг асуулсан шүү. Би шат тэгээд гадаа ой шорон суусан те. Онгойлготой яа чи. Би чамаа гаргаж аваа үстэй. Тэрсээ. Тэгтээ бас чи галс нөө чигсэндээ бүх хүмүүсийн гаргахаар амьдсан гэдэг чинь. За Наран Солонго. Чи энэ гэр цэргийн биш өөр мэрэгжлийн хүн дагуулад ирүү заа юу. Би зөв шүдээ цөв зохино шүү заа юу. Яс. Илрээгүй 10 хэрэг над биш. Би тохи Яах гэж байна чи? наад нэг шиг солиороод ах юм. Та нар ингэж байгаа юм бол надад бас нэг хэлэх мэдээ байд. За бас яав. Ээлдэг. Би жирэмсэн болсон. Үнэн үү? Тэгээ яах яа? Заавал цэргийн үнтэй суугаад эцэггүй хөхөд төрүүлээ хөвдөж явах юм уу? Та тэгэж үзээд байвал тэгээ бид үү? Хөөж. За байдал нэлээ хүндэрч байгаа юм байна да нөхдүүд минь. Онцгой байдлаар л хуу. Уучлаарай. Аава. Ер нь ингээд гэмт хэргийг бүртгээд авц тэрэгтэй хэлцээ суучих гэдэг. Гэмт хэрэг үйлсэн ихэнх хүссэн эцэггүй хүүхдүүд байдаг шүү. Одоо тэнэр яана тэнэ. Юу яана гэж та анхны бол юм хэлэхгүй юу? Би юугаа хэлдгийг өөр амьдрал эхлэл үзэг өрөвдмээр хэдэн зогсож байгаа чинь. Нөхдүүд минь энэ асуудлыг нухацтай хэлцэхгүй болохгүй нэ шүү.
яана. Энэ мөн үү? Өсөнд нь чөтөн зураад аргачмаар амтнаг үү? Энэ юм уу? Хүнтэй танилцна гэдэг хүмүүний амьдрал юм. Хүнтэй танилцчих хөөгдөд гарвал яам. Игэл бэргээд шүү. Энэ юм ч одоо юу вэ? Сайн байцгаана уу? Сайн байцгаана. Генерал би үз. Ордорч гарч байгаа генерал. Баша. Өөрт чинь зориулж би нэг дөрвөн мөрт бий. Ես далерч байгаа чи. Ես хөрхий бичдэг. Яагаад байгаа юм бэ? Та одоо яага уйраад байгаа юм бэ? Али би уулзъя. Эгэлжирийн хүндэт харуул. Эх орны жавхаа хүндэт харуул. Толгой дээр нь шүхэр унсанж тоохгүй зогсдог хүндэт харуул. Тав хийсэн хүндэт харуул. Тунч ханган хүндэт харуул. Бүргэн дүүн эдийн дэж эрхэм хатган барин нэхийн ёсол ёо. Бүргэн дэвтрий. Хой. Өчтэй юм ач. Ямар хурд нам балтж байна. Ашаараад байгаа байхгүй ёо чи ёо. Ахаараад. Төстэй нэгийн баруун талд дөрвөн том хаалгатай дөрвөлжин байсангаас галын дэргэний дохойг алцаад тэндээс гүйлдээл хараад ирдэ шүү. Би амьдралдаа ийм гоё шүлэг сонсож байгаа. Үгүй танай ажлын газрын байрлалыг ярьж штий. Нэг юм. Одоо шүү. Даачлаг сэтгэл авны яваад ирсэн. Галын тэрэгний дохойг ялалцсан, галзуун улаан гал руу гүйн орно, ганцхан хоромд түүмэр авалцсан, бусдыг тэндээс аварж гаргадаг, гангалж хэнцлээж мэддгүй, гойны вагаан анзаардгүй, гой замтай ахта, гой хатга, гой барья. Тэрчээ баярлалаа гараач. Галзуураад яв чи галзуураад хийж. Биш галзуураад чи. Тараагаараач яа. Яа. Чи мундаг шүлэг бичдэг биз дээ. Гэвэл би чамаас шалгалт авъя. Одоо чи яг газар дээр миний аав зориулаад нэг шүлэг бич. Яг үнэ. Миний аав бол армийн хошууч генерал хүн шүү. Миний аав бол биднийг шингэн цэр хүний ясаар суран бүсээр ороод гэж хүмүүжсэн тийм ээ аваа? Яг үнэ. Биш. Суран бүсээ. Суран бүс ямар гоё сэдэв бэ? Бичи. Яа шууд бичиж. Аавын суран бүс тайлгадахад ах өтөр зөндөө их айдаг. Яг. Аавын суран бүс тайлгадахад айлын хичээж хоёр зөндөө их баярлдаг. Юу вэ? Аавын суран бүс тайлгадахад ах өтөр дүүтэй болдог. Аавын суран тайлгадахад айлын хич 10 сарын дараа хүүтэй болдгоо. Хой. Чи ч одоо юу хийж байна? Юу? Суран бүстэй. Нэг солиотой суран бүсгэд солиоруулаа балааруулаа. Маа энийг авчи. Балаа ямаа нэр. Яар тэр гогөөж. Ба энийг ав. Гурвах баярлаж байна. Бид нар л хүлээж зөвшөөрөхгүй шүү аа. Архи. Ягсаад ном хүн. Чи сул зогс. Тийм байлгүй дээ. Та нар чи ерөөсөө их захаа алдах нэ. Эцэгч гэж хүн юм байш. Сайн байна уу та? Сайн байна уу та? За би наран солонгийн аав нэ. Анзаараад. За. Бүгд нэр алдар хэм бэлээ. Оо яруу найргийн мөрөөдөж явдаг залуу яруу найрч дөржин хэмээр байна. За чиний зохиолдогч бай, бичдэгч бай, уншдагч бай над юудтай хамаагүй. Эхтээ би над яруу найргаар чи залуу давс хоолдож явсан толгой шүү. Чи сайхан нүдэн дулаахан сайн хүү байна. Чи миний охиныг ондоолгүй үргэлж жаргалтай байлгаж чадна вэ? Чадгүй яах вэ? Би ганц охиноо л бодож байна. Чадна. Би чамайг охинтойгоо зоогож өгч байж шүү. Баярлалаа. Чи ядаж үсээд асуудаг гараа. Одоо өсчөөрөө шууд босоодлаа. Ерөөсөө дайхаа үргэлжчихье. Баярлалаа. Найрандаа урьж шүү. Одоо би суран бүсгээ солиорхгүй. Чим үү зэрэгт яваараа чим үү? Архи. Хоногсон чамнууд яаж яриад авч. Оно. Бэ?
Чи энэ хурим хийх рестораны бэлт. Мэдлэг өсгөө. Аглуу. Чи энэ хоёр дүүдээ өгөх бэлэгсэлж чинь бэлт. Мэдлэг үсгий. Тэмүүжин. Би Чи тэр ширээнийх нь эдээ будаагийн бүгдийг бэлт. мэдлэг үсгий. Би өөрөө 25-ыг өөрөө тоолсон. Ганц огныхоо толгой би мэдгэтэйгээ байш. Сул зогсцоо. Ёо, ингэж хаамаг үнтэй суух ёстой байсан бол 20-30 жилийн 20-30 хүүхэн байсан шүү дээ надаа. Одоо энэ сэтгий одоо хүнтэй сууцаа. Ямар хасаа юм бэ? Ямар хасаа юм бэ? Аха. Аашна. Яа. Аач бидний заавал цэргийн үнтэй суу гэдэг үгээс бидтэй. Одоо аав зөөлөрччээ. Тэгвэл одоо энгийн эмэгтэй үнтэй сууж болно гэсэн үг үү? Бүй. Тэгвэл нүүдний хүн байгаа. Их тэнгэрийн аман тоогооч игээд нэг хүн байна. Чи чинь тогныхаа доор зогсчих юм шүү. Танаа дандаа зүгээр ингэж зогсчих гэж бодоод байгаа юм уу? Чи заримдаа ингэж бас нүдээ ирмэд явчихж байгаа байхгүй? Ой. Тэр байтугай миний бүр хүүхдийг гаргацсан байгаа. Чи зүгээр зогсохгүй бас ингэ байж тээ. За юу гэж тээ? Яваад авгаа хүүхдээ аваад ирэх үү? Аваад ирээч. Авчраад аавтайгаа танилцуулцгоо. Танилцуулаач. Аваад ирээ. Хүн гарын хүнд таруулах юм чинь. Зүгээр хүнтэй сууж болох юм уу? Боллоо. За явж. Гааллагийнхаа ануг авсарна.